Уг автозам ашиглалтад орсноор хатгал ханх чиглэлийн зорчих нөхцөл сайжирч дотоод болон гадаадын жуулчдын урсгал нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Мөн орон нутгийн бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагууд малчтын орлого эдийн засгийн боломжийг өргөжүүлэх бодит нөхцөл бүрдэх юм а. Энэ 180 км энэ автозам бол аялал жуулчлалыг дэмжсэн ийм томоохон зам болох юм. За нэг талаасаа аялал жуулчлалын зам, нөгөө талаасаа эдийн засгийн худалдааны том их зам болохоор одоо байна. Ягаад гэвэл эрхүү мужийг мөрөн Улаанбаатар замын үүдгээд олон улсын ийм коридор болсон ийм зам болно. Нөгөө талаасаа байгаль нуур хүсэл нуурыг холбосон аялал жуулчлалын томоохон одоо зам болно. За энэ агуулгаараа аялал жуулчлалд одоо түвшинлэн өгчөж байгаа энэ хөгжил бол томоохон хувь нэмэр оруулах ийм зам инхүү одоо эхэлж байна. Цаашдаа мөрөнгөөс цааш явж байгаа босоод энергийн замтай бас нэгдэж нийлээд аялал жуулчлалын маань одоо бүтэн тойрог болно. Энэ бол одоо томоохон ийм боломжуудыг манай өсөлчүүд маань авчирна гэж бодож байгаа. За энэ зам тавихад бас нэг хүндрэлтэй асуудал байгаа. Энэ эгийн голын одоо төмөр бетонын гүүр байгаа. Энэ 126 м урттай гүүрийг одоо тавьснараа цаашлаад энэ одоо замаа тавих энэ одоо бас хайрга дайргаа зөөх гэх мэтчлэнгийн энэ асуудлууд одоо шийдэгдэх ийм байна. Үүнээс гадна сандын даваа, нууртын даваа зэрэг 3 байршилд автомашины томоохон зогсоол байгуулахаар төлөвлөж байгаа юм. Мөн нийт 33 гүүрэн байгууламж, зэрлэг ан амьтны гарц мөнх цэвдгийг хамгаалах чулуун далан, нэмэлт хувьчилтын шийдэл зэрэг байгаль орчинд ээлтэй аюулгүй байдлыг бүрэн хангасан дэд үтцийн цогц ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Замын төсөл 2028 он хүртэл 3 жил үргэлжилнэ. Энэ замын маань онцлог гэхээр ер нь геологийн нэлээд хүнд нөхцөл баригдах автозам байгаа. Энэ автозам маань цэвдгийн болон энэ шавар устай газараа баригдах даваа, гөвөөтэй ийм автозам байгаа. Тэгэхээр энэ автозам маань доошгоо 30-аас 60 метрийн хүн зузаан тогтсон цэвдэг дээгүүр явж байгаа учраас Монгол улстай бараг анх удаа гэж хэлж болох бах. Цэвдгээ гисгэхгүйгээр чулуугаар далан барих шийдлээр баригдаж байгаа автозам байгаамаа. Мөн Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа хатгал тойлогт чиглэлийн 37.9 км автозамын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд ашиглалтад оруулахар төлөвлөн ажиллаж байгааг албаны байгууллагаас мэдээллээ.